Сайн байцгаанууд гэхээр энэ удаагийн бичлэгээр би саяхан YouTube хуудсан дээрээ байршуулсан 5 жилийн өмнөх би гэдэг бичлэгнийхаа тайлбарыг энэхүү бичлэгээр дамжуулан та бүхэнд хүргэх болно. Тэгээд яг энэ бичлэгийг үзээгүй хүүхэд байвал би та бүхэнд дахин нэг сануулж үзүүлье. Үзцгээ. Намайг Клаус гэдэг. Тэгэхээр би яагаад ийм бичлэг хийх болсон бэ гэхээр сая миний интро гарсан баг Клаус гейминг гэснээс намайг Клаус гэдэг ба. Тэгээд би маш олон тоглоом тоглох гэж байгаа. Яг энэ Facebook хаягаар орж энэ бичлэгийг YouTube-ээр үзэж байна. За. Эсвэл Facebook-оор үзэж байгаа энэ хаягаар орж YouTube-оор орж үзье. YouTube дээр тавьсан байвал тэгээд тавиаг бол 90-50 байна. Тэгээд энэ бичлэгээ дуусгая. Тэгтээ би маш олон тоглоом тоглох гэж байгаа. Шинээр гарч ирж байгаа. YouTube геймер Facebook. За ямар ч тач маш олон бичлэг тавих хүн байна. За тэр ч яг хөө. За тэгээд би дараа хамгийн анхны тоглоом тоглосон бичлэг дээр PUBG тоглох болно. Яг энэ харагдаж байна. Тэгээд дараагийн тоглоом email тоглож магадгүй. Тэгээд маш олон тоглоомнуудыг шинээр туршиж үзэх болно. Тэгээд 2D тоглоомнууд байж ч магадгүй шүү. Тэгээд энэ хөвчлээ ингээд дуусгах баяртай байна шүү дээ. За бай. Тэг нэг иймэрхүү бичлэг 5 жилийн өмнө хийж ийсэн. Тэгээд яг 5 жилийн өмнө би ийм бичлэг хийж ийсэн байгаа байхгүй. Одоо бодохоор зүгээр яг тэр үеийн өөрийгөө ингээд дагдтаа хийчмаар санагдаад байгаа байхгүй. Гэхдээ дагдтаж болохгүй. Яа гэвэл тухайн үед би ингэж бичлэг хийснээрээ одоогийн би болсон гэж хэлж болно. Яа гэвэл би яг тухайн үедээ YouTube-руудыг үзээ те Монгол одоо YouTube-рууд буюу Gramix ах, Mesmerism 2 ах эднэрийг үзээд иймэрхүү YouTube руу орё гэл ингээл мөрөөдөөл бичлэг хий багасаа бичлэг хийх сонирхолтой шууд ингээл анхныхаа бичлэгийг хийж байгаа байхгүй өөрийгөө танилцуулж намайг Клаус гэдэг одоо миний YouTube болоос гараа гэд ингээд бичлэг хийж ийсэн. Тэгээд тэр нь ингээд цаашаага улам бичлэгээ сайжруулад улам их хүнд хүрэх гээд ингээд бичлэг хийж явж байгаад өөрийн гэсэн пэйж хуудснаа гээд тэгээд тэр нь бүр амжилттай болоод улам бичлэг эдитлэх чадвар нь сайжирж явсаар сая ингээд 2 сарын 1-ээс эхлээд ингээд YouTube хуудаснээгээд одоо ингээд амжилттайгаар YouTuber болцсон тийм ингээд хөдөөнөөс YouTube-ыг хийж болдгийн шүү, хөдөөний амьдралыг ингэж олон түмэнд харуулж болдгийн шүү гэдгийг бас зарим нэг хүүхдүүдэд харуулж чадсан байх гэж надад амар өөрийгөө магтаад начгүй те. Тэгээд ямар тач энэ үед би ингэж бичлэг хийгээгүй бол ерөнхийдөө бичлэг хий гэсэн бодол надад бараг төрөхгүй байх гэж би одоо бол хувьдаа боддог. Яагаад гэвэл энэ үед ингэж бичлэг хийснээр цаашаа улам ийм олон хүнд ингэж те хүргэнэ. Тухайн үедээ бол юу вэ зүгээр 10 хэдэн хүн үзсэн байдаг байхгүй нэг Facebook дээр зүгээр ингэж ямар ч паблик биш те тэгснэ хинч танихгүй нэг бацаан ингээд байшингийнхаа мухарт ингээд ихчийнхаа утсыг ингээд нууцаар барьсан. Ингээд ямар ч Google AdSense, Google Email, YouTube гэж олигтой мэдгүй ээжич тийм юм хийж ийсэн. Тэгээд энэ бичлэгээр дамжуулан бас нэг зүйлийг хэлэх гэсэн нь юу вэ гэхээр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтөд ингээд 10-аас 15 насны дүүнэр энэ бичлэгийг үзчихвэл хизээч битгий хүсэл мөрөөдлөө орхиорой. Аав ээжтэйгээ ярилцаад хэрхэн энэ хүсэл мөрөөдлөө улам цаашаага ажил мэргэжилтэйгээ холбон эсвэл ажил мэргэжлээ болгож болох вэ гэдгийг ингээд гоё ярилцаад ингээд аав ээжтэйгээ ах эгчгээ ингээд гоё ярилцаж ингээд хүсэл мөрөөдлөө хэлж байгаагаарай. Тэгэхгүй тэгээд аав ээжинд гинт ингээд шалгаа ингээд тулгаал те ингээд чи шууд юм ч болох ёстой. Чи тийм юмтай болохгүй бол ингээд шууд одоогийн Монголын нийгэм чи бүтэхгүй юу YouTuber наа чин нэг гачин илээ балай алай салвтай нэр байдаг гэд ингээд шүүмжилсэн ч гэсэн ингээд хийх ёстой. Яг тухайн үедээ намайг хинч үзээгүй байж болно. Одоо харин ингээд олон мянган хүн үзэж гин. Тэр тусмаа ингээд хүүхдүүд их үздэг. Бас дээрээс нь намайг муулдаг хүмүүс ч байгаа. Гэтэ муулдаг хүмүүс бол угаасаа л байдаг. Янз бүрийн YouTube-руудын доор муулсан комент байж байнгын байж идэг
Гол нь тэр хүмүүс өөртөө юм хийдэг байх хэрэгтэй байхгүй юу? Ямар нэгэн хүмүүс намайг муулахад би тэднийг тоож авахгүй шалтгаан нь тэд нар өөртөө над шиг ийм замналыг туулаагүй өөртөө ийм зүйлийг хийж мэдэхгүй камерны ард ингээд хүмүүстэй харьцаж мэдэхгүй зүгээр л утасны цаанаас коммент бичиж мэддэг хүмүүс байгаа. Харин ямар нэгэн алдартай ютубер намайг ингээд шүүмжлэх юм бол яах вэ? Тэрэндээ тусгаж аваад ингээд бас өөрийгөө сайжруулах тал дээр бодож болно. Яа гэвэл тэр над шиг бүр надаас өмнө юм хийгээд сурцсан байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энүүгээр дамжуулан юу хэлэх гэсэн бэ гэвэл хүсэл мөрөөдлөө битгий хаяараа бас дээрэс нь нөгөө нэг мотивашн буюу сэтгэл хөдлөлөөрөө битгий ханд юмд одоо ингээд чи бичлэг хийдэг байж байгаа чиний бичлэг чинь амар гоё үзэлтэй явж байна. Гинт ингээд үзэлтэн багасаал ингээл таагч чинь багасаад байвал чи бичлэг хийхээ болж болохгүй. Зүгээр л тийм үе байдаг хүнд. Харин ингээ бичлэгээ ингээ зүгээр л хийгээд бай. Баг хүн үздэг байсан ч харин нэг өдрөл нэг бичлэг чинь хүмүүс түрээл маш олон хүмүүс чамайг дагаал, маш олон хүмүүс чамайг шүтгэн цаашаа зүгээр чамаас урам аваад юм хүмүүс ингээ бичлэг хийдэг болох ч юм уу эсвэл ямар нэгэн амжилтанд хүрэх боломжтой болохоор зүгээр яг юу хийх чинь тэрнийхээ эцэст нь заавал хүрдэг хүүхэд байгаарай. Тэгээд бас нөгөө мөнх тунх дээр хэлдэг шиг мундаг хүүхдүүд байгаарай. Тэ. Энэ удаагийн маань бичлэг бол энэ хүрээд дуусж байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараарай. Бас дээрээс нь subscribe дараагүй гэдэг бол subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.